Мицуха бол өөрийнхөө уйтгартай амьдрал дургүй азгүй амтан. Хөдөөний Итамори тосгонд амьдардаг хийдийн залуухан онгон ариу охин. Яг одоо тэр биеийн тосгоноос залхаж байна. Би энэ амьдралаас залхаж байна. Оронд нь намайг Токио хотын халуухан залуу болгож өгөөч гэж гуйж байна. Манай охин зүүдэндээ өөрийнхөө нэрийг хин нэгэнд чангаар хийж өөрийнхөө үсний болтыг өгөхдөө зэрэгцэн зүүднээсээ сэрнэ. Сэрээд өөрийнхөө хөхийг хараад гайхаад базаж оролдож байтал өрөөнд нь дүүн орж ирээд дахиад л хөхөө базаж байна уу? Өглөөний цайгаа ууцгаая гэж хэлээд хаалгаа аав. Торинд өөрийн тусгалаа хараад танихгүй эмэгтэй бид орсон гэдгээ мэдэв. Итамори гэж энэ жижиг тосгонд амьдрал хэвийн энгийн уйтгартай өнгөрнө. Зурагтай маш олон жил нэг л харагддаг сүүлтод энэ зүүн Японд харагдана гин. Манай хүн өглөөний цайгаа уугаад хичээлдээ явахаар бэлдэв. Сургуультай явж байтал түүн дээр ангийнх нь хоёр найз ирэн инээлдэж хөгжилдөн явж байтал түүний аав нь сонгуулийн ажлаа эхэлж гисэн өөрийгөө сурталчилж байхад манай хүн ямар нэгэн шалтгаанаар аавтайгаа таарахыг хүсдэггүй. Хичээл дээр ирэхэд манай охины дэвтэр дээр нь Томоос Том чи хэн бэ гэж биччихсэн байдаг. Юу вэ? Хэн бичих вэ гэж гайхан байтал багш нь Мицуха өнөөдөр нэрээ санаж байгаа зү. Гэхдээ ангийнх нь түүнийг шоолж инээсэн ч тэр ойлгохгүй гайхаж байлаа. Хичээлийн дараа манай хүн найзуудтайгаа сууж байхад найз нь чи өчигдөр үсээ боогоогүй арзаасан. Ангид хаан суудгаач мэдэхгүй байсан гэхэд Мицуха би харин ойр танихгүй хүний бид орж байгааг зүүдлээд байгаа. Тэгээд цэрээ сайн санахгүй байгаа гэхэд найз нь наад чинь чиний өнгөрсөн амьдралын дурсамж энэ гэсэн юм ярьдаг. За ингээд манай гурав гэрийн зүг алхаж байхдаа хурдхан л энэ жижиг уйтгартай газраас явж Токиод очиж амьдрмаар байгаагаа ярилцсан. Имээ дүү хоёрын сүлжмэл хийх үеэр имээ энэ маш чухал зүйл. Үүний ачаа манай тосгон аюулаас аврагдсан гэд өшөө сайн хийхийг нь сануулдаг. Манай эмэгтэй тосгоны уламжлалт бүжиглэн будааг амандаа зажлаад шүлстэйгээ хамт буцаан хийж нэг төрлийн арх хийж байдаг ба энэ нь бурхны арх гэж нэрлэгддэг гин. Яг энэ үеэр манай хүнийг ангийнх нь хүүхдүүд нь хараад заваан сэжгийн хэмээн ярилцсан. Энэ бүхний дараа манай хүн бухимдан би энэ тосгоныг өөрийнхөө амьдралаа үзэн ядаж байна. Намайг дараагийн амьдралд минь Токиод эрэгтэй хүн болгож өгөөч гэж чангаар ойрлно. Өглөөс ирэхэд манай хүн өөр залуугийн биед нь орсон байдаг бөгөөд энийгээ зүүд гэж бодно. Энэ залуу бол манай эрэгтэй гол дүрийн Таки. Яг одоо Такигийн биед Мицуха, Мицухагийн биед Таки байгаа гэсэн үг. Мицуха зүүд нь яг л жинхэнэ мэд бодит байгаа гайхан хөдөөний охин хотыг бишрэн явж байгаад сургууль дээрээ очдог. Ингээд Такигийн найзуудтай нийлж орохыг бүр маш их хүсдэг байсан кафе руугаа орж үздэг. Найзууд нь түүнийг ажилдаа явахгүй мөн гэхэд манай хүн яаж хаана юу гэдгийг мэдхэвдээ. Таки хоолны газар зөөгч хийдэг. Анх удаа ийм ажил хийж байгаа болохоор буруу хоол өгөх, хоцрох, төөрөх гэх хичээтэй маш олон алдаануудыг гаргадаг. Ингээд хэцүү байдалд ороод байж байхад Такигийн ажлын газрын хөөрхөн ихч гаж ирээд Мицухаг аварна. Чүвээ ажил дуусгах гэж байхад хөөрхөн ихч юбг ургацсан байхыг мэдээд манай Мицуха гоёж чимэглээд хөөрхөн оёод өгчдөг. Ингээд Такигийн биеэр ихчээс хөөрхөн оноо авчнаа. Ингээд Мицуха Такигийн утсаар краштан бичдэг харьцдаг болов. Маш өглөө нь болоход Таки өөрийнхөө биед сэрээд гаран дээрх бичсэн зүйлсийг гайхаж уцаа шалгатал краш руугаа баахан юм бичснээ хараад шок. Найзууд нь дахиад кафе орох уу гэхэд юу кафе лай байгаа даа гэд ажил руугаа очиход хөөрхөн ихчигээ бүр гэрт нь өргөж өгсөн бол таалаа. Нөгөө талд Мицуха өөрийн биендээ сэрхэд гаран дээр нь дүүрэн юм биччихсэн байдаг. Дүүн орж ирээд та харин өнөөдөр аваа мөөмө барихгүй байх чинь за хоолоо идъя гэдэг. Сургууль дээр очиод ангийнхнаасаа өчигдөр болсон явдлын талаар асуухад бүр самраа ийдсэн байдیں۔ Ингээд тэр хоёр зүгээр нэг зүүдлэх биш үнэхээр хоёр биенийхээ биеинд жинхнээсээ солигдоод байгаагаа мэдцгээв. Ингээд хоёр талаасаа тохиролцоод дүрм журам гаргаж нэгнийхээ амьдралд гай болохгүй бүх зүйлийг хэвийн хийгээд явахаар болдог. Жишээ нь Такигийн биеинд Мицуха орох үедээ мөнгийг нь өрөхгүй байх. Харин Таки Мицухагийн биеинд байхдаа хөх бацахгүй тэнэг үйлдэлүүдэд болох гих жишээтэй. Нэг өглөө Мицухагийн эмээ хоёр охиноо дагуулад ууланд байдаг шүтэн рүүгээ явдаг. Маш гоё үзэсгэлэнтэй онгон байгальд ирээд нэг жижиг агуураа орцгов. Эмээ нь хэлэхдээ энэ сакэ бол чиний тал. Сакэ хүмүүсийг бурхантай холбож чаддаг гэв. Тэд архиа агуудаа орхиод уулнаас буух замд дүүн өнөө орой сүүлдээ харагдана гэхэд манай эмээ Мицухагаас зүудэлж байгааг нь асуухад гинэт Таки өөрийнхөө биеинд нулимсан гарсан байдалтаас ирэв. Сүүлд доод харагдах шүн Мицуха сүүлд додыг харж байтал хоёр хуваагдчихлаа. Нөгөө талд Таки Мицуха руу залгацдаг юм уу гэж одоо залгатал утас нь холбогддог. Ахин Мицухагийн биед орхоо хүлээдэг ч олон онсон жогч солигдоо байлчсан байлаа. Дээрээс нь бүр түүнтэй холбоотой дурсамжуудаа баг-багаар мартаж эхэлдэг. Ингээд өдөрөө харсан тосгоноо гараараа зурж хүмүүсээс асуун Мицухатай уулзахын тулд аян зам гарав. Ингээд хайн явсаар зураг үзүүлж явж байгаад Итамори тосгон болохыг нь мэддэг. Гэтэл хамт явж байсан хоёр найз нь эн чинь 3 жилийн өмнө сүлд хуваагдаад тосгон дээр унаж устсан тосгон штэ гэдэг. Явсаар тосгон дээр нэрэхэд үнэхээр сүрчгсэн байлаа. Найзууд нь үнэхээр энэ тосгон мөн гэж юу гэж гайхахад мөн надад өчигдөрхөн битсэн чат нь байгаа гэд утсаа харахад бүгд нүдэн дээр нь устж байхгүй болдог. Ослоос болж нас орсон хүмүүсийн нэрийг шүүгээд харахад дотор нь Мицухагийн нэр байлаа. Өмнө болсон зүйлүүд үнэхээр зүгээр л зүүд байсан гэж юу гэж гайхтаа зэрэгцэн итгэж ядан байтал Мицухагийн нэрийг нь хүртэл мартчихдаг. Найз нь Такигийн гаран дах зүйлтийг нь асуухад надад нэг танихгүй эмэгтэй өгч байсан гэв. Ингээд аргаа ядан шүтэн байгаа уул руу явахаар болов. Уул руу явхад Аадар бороо орж байлаа. Шүтэн дээр ирээд өөрийнхөө хэдхэн хоногийн өмнө Мицухагийн биеинд байхдаа үлдээсэн архийг харахад
3 жилийн цаг хугацааны зөрүү дунд нь байсныг ойлгодог. Ингээд Саке хүмүүсийг бурхантай холбодгийг санаад архиа уухад талтаж унаж байхдаа тэр Мицухагийн талаар бүгдийг нь нүдэндээ хардаг. Мицуха Таки хоёр хоорондоо солигдохоо болсноос хойш Мицуха Токио явсан. Үсээ тайрсан. Солирын илтерхий унаж амиа алдсан гихчээтэй бүх зүйлүүдийг нүдэндээ хараад дахин нэг удаа Мицухагийн биенд сэрлээ. Тэгсэн бүр яг сүүлдээ донох тэр өдөр сэрсэн байв. Имэн гарч ирээд Мицуха юу гэснээ биш вэ гэхэд Таки та мэдэж байсан гэж юу гэхэд ойрд чамайг хараад байхад би бас чам шиг баг байхдаа сонин зүү зүүдэлтэй байсан юм. Хэнийг гэдгийг нь одоо санахаа болсон болохоор чи нандинах хэрэгтэй шүү гэдэг. Мицухагийн ээж нь Имэн гэ бүгд солигддог байж. Таки өнөөдөр солир унаж тосгон сүрхийг мэдэж байгаа учраас гэрээсээ гараад найзуудтайгаа уулзаад тосгоныхныг яаж аврах талаараа ярилцсан. Мөн аав дээрээ очиод тосгоны хүмүүсийг нүүлэх хэрэгтэй. Солир унана гэхэд аав нь юу гэж итгэвтэй. Чи одоо галзуу солиотой мó эмчид явж үзүүл гэж хэлдэг. Ингээд Таки алхаж байгаа жүтэн байгаа уулыг хараад өөрийнхөө биеинд байх Мицухатай уулзахаар шийднэ. Мицуха Такигийн биеинд сэрж тосгоноо хараад тосгон суурьсан мөн өөрийгөө өгсөн гэдгээ ойлгодог. Харин Таки Мицуха руу явах замдаа Мицуха түүн дээр уулзахаар хэрхэн догдолж Токиод 3 жилийн өмнө ирснийг нь сандаг. Таки-kun なのに変な女。あんたの名前。名前はミツハ。Таки уулан дээр иж Мицуха гэж орилох үед тэд биенийхээ дуу хоолойг сонсож чаддаг ч гэсэн огт харж чаддаггүй. Нар жаргах үед үдшийн бүрийн олохтой зэрэгцэн тэд өөрсдийн биед орж бие биенээ нэг юм харцгаадаг. Ингээд Таки өөрийнх нь хийсэн Сакег ожинд ирснээ хэлээд 3 жилийн өмнө өгж байсан болтыг нь одоо болтол сайн хадгалж байсан гэд түүний болтыг өгдөг. Удахгүй бүрий дуусах нь гээд сүүлдээ яг энэ дуунахыг сануулж хин хинийхээ нэрийг мартахгүй тулд бичицгээгээд яг гарн дээрээ бичүүлэх гэхэд алга болчихдог. Таки энд яагаад ирсэн гэдгээ дахин хэлж Мицухагийн нэрийг ч мартахгүй тулд гарн дээрээ яг бичих гэхэд юучгүй арчигдсан мэт юу ч санахаа болчихов. Харин Мицуха түүний нэрийг амандаа давцаар тосгонлогоо гүйж очив. Найзынхаа тусламжтай цахилгаан станцыг тэр чигээр нь дэлбэлж орхидог. Ууланд түймэр гарсан гэж Мицухагийн радиогийн клубт байдаг найз нь зарлаж хүмүүсийг шилжүүлж эхэлдэг. Мицуха ч мөн адил түүний нэрийг мартчихсан гүйж байгаад бүдэрч унаад гарлуугаа харахад түүний гарн дээр би чамд хайртай хэмээн бичсэн байдаг. Ингээд солирын илтерхий тосгон дээр буугаад тосгон тэр чихтэй суурьчихв. Хэдэн жилийн дараах цаг хугацаа харагдах бөгөөд тухайн үед тосгоны бүх хүмүүс Мицухагийн тусламжтай амьд гарсан байв. Таки болон Мицуха нар бие биенээ мартсан ба Таки ахлах сургуулаа төгсөөд, их сургуулаа төгсөөд ажилд орох гээд ярилцлагууд өгөөд явж байв. Хин хинийхээ юу ч санахгүй байгаа мөртлөө цаанаа л нэг дутуу мэдрэмжтэй, гонигтай, ямар нэгэн зүйл дутуу мэд танихгүй нэгнийг өдөр бүр хайсаар л байв. Ингээд тэр хоёр тусдаа метронд бие биенээ хараад яагаад ч метроноос буугаад бие биелүүгээ яарангүй идэг. Эцэст нь яг шатан дээр таарах мөчөд цагаа тулсан чинь хэн ч юу ч хэлж чадахгүй зүүж өнгөрж байгаад хэрвээ бичлэг таалагдсан бол ямар ч хамаагүй ногоон өнгийн эможи үлдээгээр мөн лайкадаар subscribe хийхээ битгий мартаарай. Энэхүү бичлэг 5000 лайк хүрсэн тохиолдолд би дараагийн анима цацах болно. Subscribe!